Йой. Дах огтсон биш хангатлын өнгөд сар гоё байна. Дулаараа цэлмээд. Дан хулгаач явахт бүр хойсог наад хорвоодлын хүйтрээд айгу хэцүү байсан. Нүр баяр үрээд. Биш юм байна. Одоо энэ ингэж штэ. Хүрэлцэхин одоо бол хүрэлцэх өөрийнх нь гар хөлийг ерөнхий сайд болгох гэж үзсэн заяа. За хүрэлцэхийн бэлдсэн үн нь бол учрал гэж би бүр тэгвэр 2 сарын өмнөөс орилсон. Учрал хүрэлцэх хоёр уран дээр готцсон. Наа их ахтуу хоёроо учралыг болгож болохгүй гэж үзсэн. За эдгээр бол тэнэг хүн биш. Учрал ураанаас болоод нэр өндөө унтсан. Учралыг ерөнхий сайдаар тавьбал ард түмэнд дургуйсан гэдэг нь надад ч мэдж байгаа. За хамгийн сүүлийн үеийн нэг мэдээ хүмүүсээс ингэж сонслоо. Тэгсэн чинь сайн буянгийн амар сайхан гэнэ юу хуцаад байгаа. Тэр сайн буянгийн амар сайхан гэж нөхөр юу ч хийж чадахгүй. Бүр юу ч биш заяа. Тэр үл зүгээр олигтойч хороо найруулж тагуулгаж. Бүр уламд ордно. Заяа. Хүүк өөрийнхөө уцсан хүүхэлтэйг тавих гэдэг штэ. За хүмүүс ер нь их тийм поп хүнд айгу дуртай. Байн зургатаар гарч идэг, байн ярьж идэг поп хүнд айгу дуртай. За энэний одоо хамгийн том илэрлэл нь бол одоо финкшүү гэж хятадуудтай нийлж финкшүүг Монголд оруулж ирсэн. Мууны шашинтай үнэг шиг шар заваа ерөнхийлөгч болохыг мөрөөдж идэг. Босоо билүү хөвтэй билүүний гамбаа гэдээ болгож байгаа. Босоо бомбооч билүү энэ жил. Тэр үл зүгээр попын хаан заяа. Тэр бол мэдлэг чадвар юу ч байхгүй болгож. За яг энэ шиг ардууд юм поп хүнд айгу хайртай. Тэгээ энэ хоёр гэдэг. За энэ хоёрыг бол хууль зүйн дотоод хэргийн сайд болгоход бол болж байгаа байхгүй юу? Нөгөө гаруудад дайсгэнс хонзон өснө нь штэ. Тийм үү? Нүүрсний улгаачууд хонзгонж гин. Дан хоёрын эрдэнд хонзгонж гин. Зүв зүгээр байхад нь хууль зүйн дотоод хэргийн сайдыг булааж аваад хамаатныхаа. Хууль зүйн дотоод хэргийн сайд алтан гэрэл гэдэг чинь оюун гэрэл нөгөө оюун эрдэнэ Нямбатар эднэртэй хамаатан гэж. Тэгэхээр яах вэ гэхлээр зүгээр тэр хуульч хүн эдийн засгийн ямар ч мэдлэг байхгүй. Энэ хоёр бас л поп шүү дээ. Байн зургатаар гарна, байн захиалгаар рэл хийлгэж өөрийгөө цацуулна. Тэгэхээр энэ нэг өөрийнх нь нэг юм хонзон байгаа юм даа. Улс төрийн хонзон. Энэ 30 гэрүүлтэй хонзонтой байна, нүүрсний улгаачуудтай хонзон байна. Энэ бол аягүй сайн. Тэгэхээр энэ хоёрыг бол аягүй сайн хамгаалаад хууль зүйн дотоод хэргийн сайдыг хийлгээд энэ улгаачуудтай үзэлцүүлэх хэрэгтэй байхгүй. За маш олон жил 12 жил улсын хурал нэр дэвшсэн тойрогтой ерөөсөө нэр хүндээ алдаагүй. Сайдын суудаас өөрөө саналаараа татгалзаж хийсэн. За урааныг үзэн яддаг нэг хүн бол эдийн засгийн мэдлэгтэй төсвийн байнгын орооны дарга Тэмүүлэн гэж залуу байна. Тэмүүлэн бол ардын намынхан айгүй олон жил баг 20 жил дарчлаа миний мэдж байгаагаар. Ямар ч 16 жил бол баталгаатай дарсан. Тэгэхээр Тэмүүлэн бол хүүхэн хүн биш. Тэгэхээр яаж ийж байгаа ард түмэн миний бодол шүү. Тэгээ солиорол хуцаад унаг бас тэгэл танаас айгүй ядаргаад шүү дээ. Өөрийнхөө саналыг хэлэхээр тэрнээс мөнгө авчиж, энээс мөнгө авчиж гэх юм гуйлгач заяатай. Гуйлгач амтай. Хүн ингээд өөрийнхөө юм хэлэнгүүт чи тэрнээс мөнгө авчих, энээс мөнгө. Заавал намайг мөнгө авах гэдэг байхгүй. Ядаргаатай биз дээ. Тэгэхээр би бол одоо Тэмүүлэн ерөнхий сайд болчихосоо гэж бодож байна. Тэгээ Тэмүүлэн одоо юугаа сайдуудаа өөрөө сонгоод за мэдээж одоо засгийн газрыг өөрөө дуран мэдж сонгохгүй л дээ. Юу хөрөлсөхийн шахааны хүн орж ирнэ. Жэнкогийн шахааны хүн орж ирнэ. Тал талаас одоо шахааны аткаачлаад амар шахаа орж ирдэг л байх л та зовлонтой л байх мэдээж. Тэгэхээр миний бодлоор бол одоо хөрөлсөхийн хүн биш. Тэгээд нэг юм төлөв төвшин зургатаар гараад өөрийнхөө рээлүүдийг захиалгаар сайтуудаар цацуулаад байдгүй поп биш.
Тэгээ сайдын сандлаас татгалзаж ийсэн. Урааныг идэвхтэй эсэргүүцэж ийсэн. Одоо тэмүүлэн гишүүнийг бол би ерөнхийдөө толчоосоо гэж бодож байгаа шүү. Энэ миний бодол. Зүгээр тэр сайн буянгийн амар сайхан амар эсгэлэн эднэр хэрэггүй. Хэрэггүй шүү заяа. Тэртээ тэргүй одоо бид нар одоо би ч юм уу дондох ч юм уу батаа ч юм уу тийм хүн ерөнхийдөө хийхгүй тодорхой. Мэдээж одоо олон хоороо төр барьж байгаа ардын намаас ерөнхийдөө гарах нь хуулиараа гарах тодорхой. Тэгэхээр бид нар шахалт үзүүлж хагаад би бол одоо ерөөсө хараад ажиглах тийм үл ингээл гарахчул болох гэдэг. За тэгэл нэг аймаг гэж буцаал уу. Би ямар ч үед би аймаг ярьж байгаагүй. Улс төр дээр бол би бүр тийм аймаг ярихгүй. Ийм шүү. Тэгэхээр миний санал бол ийм байна. Сайн буянгийн амар сайхан бол бүр хинч биш, юу ч биш хүн заяа. Учирлыг бол бүр ойртуулж болохгүй заяа. За ингээд би зүгээр саналаа хэлсэн шүү заа. Энэ хоёр бол зоригтой. Хамгийн гол нь санхүү тийм эдийн засгийн мэдлэг байхгүй учраас ерөнхийдөө хийхгүй ч тэр хуульч учраас хуулиа сайн бариад энэ олигархуудтай тэр ухаан удаа авах хэрэгтэй. Тэ юугаа тэр том ордууд тэр дөрвөн нүрийн ордмор бүгдийг авах хэрэгтэй. Нүүрсний улгаачуудаа барих хэрэгтэй. Энэ хоёр бол энэ дээр яг тохиромжтой. Та нар бүжигчин үнээр бүжигчнийг хийх хэрэгтэй. Дуучин үнээр дуучныг хийх хэрэгтэй шүү дээ. Бүх хүнээр бүхнийг л барилдуулах хэрэгтэй. Тэгэхээр хуульч хүнээр эдийн засаг бариулж ерөөсөө болохгүй заяа. Тэгвэл буруудаж эхэлнэ. Миний санал бол энэ би хараа 2008 онд элбэг дөржийг би хөвсгөл хүртэл дагаж хэрүүл хийж хагаад би хөвсгөлийн цагдаад баригдал хоригдсон. Элбэг дөржийг сонгож болохгүй. Элбэг дөржийг сонгуул Монголын төр сүрнэ гэж би яриа явсан. Таанч фэйсбүүк байгаагүй. Бүх жижиг юм шар сонингуудад ярьцлага өгөөл. Эсэргүүцэл уулзалтан дээр норж би янз бүрийн юм яриад ингээл явсан. Та нар элбэг дөржийг шудраг хүн байхгүй. Элбэг дөрж лидерийг стартын намынхны галаад өгнө шаас. Одоо хаа вэ? Өнрөө гарч ирэхэд өнрөө чинь шудраг үнний туйл бишээ. Шунлын туйлаа гэл та нар намайг барьж идчихсэн. Одоо өнрөө чинь хаа вэ? Оюун эрднийг анх гаж ирэхэд би хэлсэн. Энэ явж байгаа замд нь эх орончийн зам бишээ. Шудраг үнний хууль сахиулагч эх оронч хүний зам биш. Наа чи урагч хулгайч хорчингийн замналаар гарч ирж байна. Банх биш шүү гэж орилдсон. Намайг та нар юу гэж хэлсэн? Одоо байдлаа байж байгаа хаар. Би голтоо хэлээ шүү. Би удаа дараа хэлж байгаа шүү. За хүүхийг яахт яасан бэ? Хүүк бол 2017 оноос хойш хулгайгаа хийсэн юм шүү дээ. Адгийн наазах нь тэр 14 тэрбум төгрөг казино тоглолцсон юм байна. Тэгээ өнөөдөр ураа ингээд Францд очиж гарын үсэг зурж байгаа ерөнхийлөгч юунд нь итгэх юм бэ? Ингээл би та нарт хэлдэг. Та нар намайг хөгшин төгзөг чамд мэдэхгүй юм алга чи ер нь бүгдийг яхаараа мэддэг ингэ шааж байгаа л та нар ингэ навшин сонголт хийдэг шүү. За явцгаах уу.